Сайн байцгаана уу хүүхдүүдээ, та нартай өнөөдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн хичээлийн сэдэв бол эрдэм шинжилгээний найруулгын үгийн сан өгүүлбэр онцлогийг эсрэгээр санаж хэрэглэх юм аа. За, эрдэм шинжилгээний найруулгын үгийн сангийн хувьд үйлээс нэр бүтээх дагавар их тохиолддог, өгүүлбэрийн төсөөллийг давтаж хэрэглэдэг, хоёрд нь утгагүй байна, мэргэжлийн үг хэллэг, агуулна, гадаад үг хэллэг ортгоо. За, одоо та бүхэндээ монгол хэлний залгуур морфемын ангиллын асуудал гэсэн эрдэм шинжилгээний өгүүллийн хэсгээс харуулж байна. За, үүнд одоо мэргэжлийн нэр томьёо агуулсан байна. За, мэргэжлийн нэр томьёонуудаас одоо жишээ болгоод тодруулж харуулсан байна. За, дараагийн онцлогийн хувьд болохоор байна гэх зэргээр одоо үйлбэрийн төгсгөл одоо адилсах шинжтэй байна. За, үгцэн хувьд болохоор үйл үгнээс нэр өгтэйг дагаврыг хэрэглэнэ, нэр үгийн аймаг давмгаалдаг, хоёрд нь утгагүй тодорхой үгсийг хэрэглэнэ, мэргэжлийн нэр томьёо гадаад үг хэрэглэнэ, уран яруу сэтгэл хөдлөлийн өнгө аясгүй, эрдэм шинжилгээний найруулга нь одоо хэлний үгийн аймаг бүтцийн зохион байгуулалт дээр тулгуурладаг онцлогтой. За, жишээ нь монгол хэлний үг бүтээгдэхүүн тогтолцоог судлахдаа үгийн бүтцийн бүрэлдэхүүн морфемын үүрэг, нэр үгийн залгал, үйлгийн нөхцөлийг харгалзнаа. За, эндээс ингээ ажиглал үйл үгнээс үүссэн нэр үг байна, мэргэжлийн нэр томьёо байна. За, уран яруу бус шинжлэх ухааны тодорхой найруулгатай. Тэр үгцэн түвшинд нэр үгийн давмгай хэрэглээ, мэргэжлийн нэр томьёо, логик бүтэц одоо ихэнх ажиглагдчих байна. За, өгүүлбэр 100 онцлогийн хувьд болохоор баталж нотолсон хүүрнэх өгүүлбэр ихтэй, олон гишүүн тэнгийн өгүүлбэр голлох, за эзэн буйгийн өгүүлбэрийг хэрэглэх, за тэгээ өгүүлбэрийн гишүүд тогтсон тест дараатай, эхийн цогцлборууд цогц санааг илэрхийлэх тул тогломжтой бичигддэг. За, дараах онцлогийг одоо энэ эрдэм шинжилгээний өгүүллийн хэсгээс харъя. За, үүнд одоо баталж нотолсон хүүрнэх өгүүлбэртэй байна. За, тэр эдийг одоо энэ дугуулсан жишээнүүдээс бас онцлогийг нь таад маань ялган одоо тавьж хараарай. За, дараагийнх болохоор эхийн цогцлборууд цогц санааг илэрхийлж байгаа тул одоо догол мөрөөр бичиж эхэлсэн байгааг одоо энэ догол мөрнөөс гэж харж болж байна. За, өгүүлбэр 100 үгийн сангийн хувьд дараах онцлогуудтай байна. За, тэгээд өнөөдрийн хичээл маань энд хүрээ өндөрлж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Дасгал даалгавруудаа ажиллаж мэдлэгээ